25-ийн үргэлжлэл буюу 21-с 40-р тестийг тайлбарлахад бэлэн боллоо. За ингээд бүгдээрээ хамтдаа цааш нь үргэлжлүүлж үзцгээе. За 21-р тест нь 112 литр хэдэн моль болох вэ гэж асуусан байна. За тэгэхээр 112 литр гэдэг бол эцэлхүүний нэгж учраас эцэлхүүний тавьчихна. За энийг би жоо ингэж тавих хэрэгтэй байна. За ингээд эцэлхүүн мэдэгдэж байна. Хэдэн моль болох вэ гэвэл бацийн тоомжиг болно гэсэн үг. N тэнцүү. За энэ хэвийн нөхцлөөр л авсан юм шиг байна. За V кубах нь Vm гэдэг томьёон доо. V гэдэг нь тухайн бацийн эцэлхүүн. Vm гэдэг нь хэвийн нөхцөл бол 22.4 литрийг кубах нь моль. Тэгэхээр одоо эндээс бол 112-ийг кубах нь 22.4 тэнцүү 0.5 моль буюу C хариулт бол зөв байжээ. 0.5 моль буюу C хариулт нь зөв байсан байна. За дараагийнх нь 22 дугаарх нь болохоор ингэж 22 дугаар тест бол ингэж асуусан байна. 2 моль ус гэж байна. За моль гэдэг бол ерөөсөө бодисын тоо хэмжээ юм аа. За тэгвэл энэ ус тэнцүү 2 моль ус ийм ширхэг юу агуулдаг вэ гэж асуусан байна. За тэгэхээр одоо бүгдээрээ эндээс бодож үзнэ гэсэн үг. За энэ тэнцүү энэ ус тэнцүү энийг гуайхан энэ гэдэг томьёоноос эндээс энийг олохын тулд энэ усны молийн тоог Авогадрогийн тогтмолоор үржүүлнэ. За усны молийн тоо нь бол 2 моль гэж өгсөн байна. Үржих нь 602-ийн үржих нь 1023 зэрэгт молийн хасах нэг болно. Молийн хасах нэг. Моль дуурайдгаар 1200-ийн 4-ийн үржих нь 1023 зэрэгт буюу энэ орон шилжүүлэхээр 1204-ийн үржих нь 1024 зэрэгтгээд за эндээс бол молекулын тоо олддог учраас 22-ийн B болсон байна. За атомын тоог олсон бол одоо хүчил төрөгчийн атом бол 1-ээр үржүүлнэ. Ус төрөгчийн атом бол 2-оор үржүүлсэн хариу гарсан бол атом гэдэг хариу хүчил төрөгчийн атом агуулна гэх мэтлэнгээр бичих боломжтой байх нэ. За 23 дугаар тестийг бүгдээрээ харцгаая. За хүчил шүлтийн тэтгэлэг аргаар бол калиен хлоридыг гаргаж авсан. За калиен хлорид бол юун дээр юг нэмсэн бэ гэхээр H хлоридыг нэмэх нь калиен H нэмэх нь H хлорид тэнцүү хүчил суурийн тэтгэлэг уруулаар бол усыг гаргаж авсан. За давсыг дахин тасжуулж цэвэрлсэний дараа 291 г 329 г болсон бол цэвэршлийн зэргийг тэгэхээр цэвэр бодисын массыг дээжийн нийт холцтой ихэнх нөгөө хүчил шүлтийн тэтгэлэг уруулаар зарим бодис нь уралд орлого юм уу эсвэл дагалдах хэмнээ уруулууд явагдчихэдэг учраас энэ үүсэн бүтээгдэхүүн бодисын тодорхой хэмжээний бол холцтой байдаг. Тэгэхээр энэ 3.4 г бол дээжийн нийт масс юм байна. Тэгээд энийг бол цэвэр бодисын масс гэхээр өөрөөр хэлбэл энэ холцтой байгаа юм чинь дахин тасжуулаад цэвэрлсэний дараа бол 329 г болсон гэж. Ингээд 329-ийг 3.4-т багаад тэгээд 100%-аараа үржүүлэхэд бол хариу бол гарна гэсэн үг. За тэгэхээр 329-ийг үржих нь гуайх нь 3.4 тэнцүү 96.76%-ийн цэвэршлийн зэрэгтэй одоо калиен хлорид үүссэн байна. Ингээд 23-ын бол B хариулт нь зөв байсан байна гэдэг нь эндээс харагдаж байна. За 24-т нь сурагч бат өгсөн эм холимгийг хроматографи аргаар судлахаар болжээ. Тэрээр эм холимог нь за эм гэдэг чинь эн чинь мэдээж холимог байна. Яагаад холимог гэсэн бэ гэхээр энэ 2 бат үнээс дээш бодисоос тогтсон байгаа учраас энэ бол холимог. За тэгэхээр одоо энэ дээр бол тэгэхээр энэ эм бол холимог бодис байна. За тэгэхээр энэ дээр бол толбоны хэдэн толбо үүсгэж байна вэ гэдгээс нь хамааруулаад холимог бодис уу цэвэр бодис уу гэдгийг мэдэх боломжтой. Энэ бол одоо энэ дээжээ тусаагаад за энэ эхлэх шугамнаас энэ
энэ хроматографийн цаас буюу фильтрийн цаасаа бол 1 см хэмжээтэй ингэж хэмжиж харандаагаар зураад дээжээ тавьсан байна тий. За ингээд энийг бол яасан бэ гэхээр шилэн хаягтай усан дотор ингэж хийж тавиад за ингээд уусгагчийн түвшин бол энэс доош байх хэвээр тийм ээ. Дээжээс арай жоохон доош байх хэвээр. За ингээд хроматограммыг буулгасан чи хроматограмм гэж юу хэлж байгаа вэ гэхээр туршилтаа хийгээд дээжээ тусаагаад тэгээд дээж нь хідэн толб үүсгэсэн бэ гэдэг энэ өнгө бүхий энэ зураглалыг бол хроматограмм гэж нэрлэж байгаа. За тэгэхээр нэг толб үүсгэвэл хэрвээ яг уу нэгдрийн энтер тусаагааг бол нэг толб үүсгэх юм бол энэ бол цэвэр бодис байна гэж үзнэ. За харин 2-оос дээш толб үүсгэх юм бол энэ бол холимог бодис байна гэдгийг мэдэх боломжтой. За тэрнээс гадна за тэгэхээр эм бодис нь ижил өндөртөө байвал тухайн бодисыг агуулж ийн гэсэн үг. Ижил өндөртөө байвал юу гэсэн үг вэ гэхээр тухайн бодисыг агуулна гэсэн үг юм байна шүү хүмүүстээ. За ижил өндөртөө байвал тухайн бодисыг агуулна гэж ойлгох гэсэн үг. За тэгэхээр эмтэй ижил өндөртөө А байна. Энэ бол өндөр нь ижил биш байна. B бол C бол ижил өндөртөө байгаа учраас эм гэдэг энэ холимог 3 бус хэсэгсэн холимог ба штэ. Энэ холимог нь A-г агуулж мөн C-г агуулна. Эм нь AC-г агуулна буюу 24-ийг аль хариулт нь зөв байсан бэ гэхээр B хариулт нь бол зөв байсан байна гэж үзгэнэ. За 25 дугаар тест рүүгээ оръё. За энэ дээр бол барын хавлаарыг давуулсан уусмал бүхний хүчлийн уусмалыг нэмэхэд за барын холоор 2 дээр нэмэх нь бүхний хүчил гэдэг чинь H2-ээс 4-ийн уусмал энэ хоёр хоёулаа гэсэн дуустдаг нийтлүүд шүү дээ. За эндээс юу үсэх вэ гэвэл барын S4-ээс солилцохоор л явж чинь тий. Захын хоёр голын хоёр гээд за ингээ H холоор гэдэг бүтээгдэхүүн байцыг бол үүсгдэг. За эндээс бол тундас үүсэж байна тийм ээ. Барын S4 бол цагаан өнгийн тундас байдаг. За энэ дээр бол 208 г барын холорыг дагуулсан уусмал гэж байна. За эндээс молийн массыг болно. Барыг ярьцангуй атом масс бол 137 дээр холоорыг 35.5-ыг үржих нь 2 гээд за тэгэхээр 137 дээр нэмэх нь 71 тэнцүү 208 г болж байна. За ингээ хэдэн грамм тундас буух вэ гэсэн учраас x грамм болоод за эндээс 137 дээр нэмэх нь 32 дээр нэмэх нь 64 гэхээр 233 г байна. За энэ үйлдэлүүдийг бол бичиж хийвэл бас зүгээр байгаа шүү. За ингээд 208 г барын холоор 2 чинь 208 г барын холоор 2 тэгээд шилжүүлэгч фактороор бодъё гэх юм бол 233 г барын S4 үүсгдэг. За тэгвэл энийг бол ерөнхийдөө ингээд шилжүүлэгч барын холоор 2-ийн массыг бол ингэж олж болно. Эсвэл пропорцийн аргаар буюу 208 г барын холоор 2-ыг аваад бүхрийн хүчилтэй уралд оруулахад x г барын S4 үүсдэг юм аа. Тэгвэл 208 г барын холоор 2-ыг авахад 233 г барын S4-ыг үүсгдэг юм аа. Ингээд 233 г барын S4-ийн цагаан өнгийн тундас буусан байна гэж үзээд ингээд 25-ын бол C хариулт нь зөв байсан байна. За нүүрс хүчлийнхийг шохоо усан дундуур нэвтрүүлж кальцийн карбонат гаргаа авах урвалын тэгштгэлийг бичнэ гэж юм. За тэгэхээр энэ бол кальцийн нөгөө тундас нь уусдаг урвал биш кальцийн карбонатын хатан цагаан өнгийн тундас уусдаг урвал байна. Тэгэхээр энэ кальцийн гидрокарбонат үүссэн учраас E хариулт бол биш байна. Энэ бүр нүүрс хүчлийнхийг нэвтрүүлнэхээр уралд оруулна гэсэн үг тэгтлийн задлсан байна. Тэгэхээр биш байна. За нүүрс хүчлийн хийтэй урвал аль байна вэ гэхээр зөвхөн нүүрс хүчлийн хийгээ мэдж гин үгүй юу гэдгийг бараг шалгах гэдэг юм. Шалгах гад тэрнээс гадна урвалын цагаан тундсыг бол шалгах гад байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол 26-гийн бол C хариулт нь зөв байжээ. За нэгэн нэгдлийг шинжилэхэд дүлний өнгийг шараар будаж мөнгөний нитратыг нэмэхэд цагаан өнгийг тундас буудаг гинэ.
За тэгсэн чинь катион болон анион гэсэн нэг юм хоёр одоо бодисоос тогтсон нэгдэл байлаа гэж бодъё. За тэгвэл энэ дээр дүлийг ямар өнгөөр бодсон бэ гэхээр шар өнгөөр боддог нь юу гэдэг вэ гэхээр натрий гэдэг шүү дээ. За тэгэхээр натрий бол дүлний өнгийг шараар бодно. Калий бол ямар байдаг вүлээ? За тэрийг хараараа хүүхдүүдээ. За тэгвэл натрийн нэмэх буюу катион нь юу байсан бэ гэхээр натрийн нэмэх нэг ион байсан байна. За мөнгөний нитратыг нэмсэн чинь цагаан өнгийн тунц мөнгөтэй бол хлорид байх магадлалтай. Энэ хоёрын аль нь байсан бэ гэхээр 27-гийн бол D хариултан зөв байсан байна. Мөнгөний хлорид гэхээр натрий хлорид, анион нь бол хлор байсан биз дээ. Тэгээ 27-гийн D болж таарлаа. Сульфат ионыг баарийн сульфатын цагаан өнгөтэй тунц үүсгэх уруулаар таньдаг. Сульфат ионыг таних ямар уруулжийг хэрэглэх вэ? За тэгвэл SO4 үл мэдэгдэх анион агуус уусмал дээр ер нь бол анионыг нэгдүгээрт бол баарийн хлоридын уусмалаар үйлчилдэг шүү дээ. За тэгэхээр баарийн хлор хоёроор үйлчлэхээр энэ дээр бол баарийн SO4-ийн цагаан өнгийн тунц дээр нэмэх нь цагаан хатуу дээр нэмэх нь 2 хлорын хасах гээд өөрөөр хэлбэл И хариултан зөв байжээ. Тэгтэл сульфат ионыг сульфатаар нь таних боломжгүй шүү дээ. Баарийн хлоридыг баарийн OH2 дахинаар боломжгүй, баарийн SO4 баарийтай адилхан боломжгүй, HNO3 бол нитратууд уусдаг учраас боломжгүй. Ингээд энэ байсан байна. За натрийн гидроксид натрийн гидроксид дээр нэмэх нь хүрийн хүршлийн дамны юу гэдэг вэ гэхээр H2SO4. За энэ уруулын дүнд бол натрийн сульфатыг нэмэх нь усыг үүсгэдэг шүү дээ. За ингээ уруулаа тэнцвүүлчихье. Энэ дээр бол 14.2 г байна. Грамм бахаар бүгдээрээ доорно. Молийн массыг олдог. За 23-ыг 2-оор үржүүлээд хүрийн 32 нэмэх нь 14.4 гэхээр 142 г болж байна тийм. За хэдэн грамм натрийн гидроксид зарцуулагдах вэ гэхээр x грамм болоод за 2-ыг үржих нь 23 дээр нэмэх нь 14 дээр нэмэх нь 1 гэдэг чинь 80 г болно гэсэн үг. За ингээд x грамм натрийн гидроксид яасан бэ гэхээр 14.2 г натрий 2 SO4-тэй тэнцүү юм бол 80 г шижүүлэгч фактороор бас бат боломжтой. За ингээд 142 г-тай тэнцүүгээд x тэнцүү 8 г болж дараад байна тий. Ингээд 29-ийн аль байсан бэ гэхээр E хариулт бол зөв байжээ гэж дүгнэмээр байна. За дараагийнх нь болохоор 30 дахь нь металлын идэвхийг буурах дараалалаар байрлуулна гэж байна. За тэгэхээр металлуудыг идэвхтэй металлуудаас нь хамгийн идэвхтэй бол литий байдаг байна. За ингээд энд бол идэвхгүй металлын анион бол за ингээд идэвхгүй за энэ анион биш за ерөнхийдөө тэгээрээ байгаа гэж ойлгоё. Идэвхтэй металлаас идэвхгүй болсон дараалуулсан одоо цувааг бол металлын идэвхийг гэж нэрлэдэг. За тэгэхээр хамгийн идэвхтэй нь бол гэтэл энэ хөнгөн цагаа ийшээ орох ёстой учраас зис бүр хойно байх ёстой байсан учраас энэ A биш байна. За төмөр никл гинэ. Төмрийн ард талд никл байж болж байна. За натрий эхлээ дараа нь магний дараа нь хөнгөн цагаан дараа нь төмөр никл гээд 30 тэгэхээр аль байсан бэ гэхээр за тэгэхээр энэ идэвхийг нэг бол за анион гүүгээр нь чийжлээрээ хүүхдүүдээ энэ электрохимийн процесс дээр бол энэ катионы анион гүүгээр нь биш катион гүүгээр нь чийжлээрээ гэж хэлэх гэсэн юм аа. Ингээд энэ дээр бол тэг эсэлтгүн хэмтэйгээр чийжлээрээ металлын идэвхийг нэгэ. За түгээсэл хайш болох гуйлын найрал түгээмэл хайш болох гуйлын найрлаганд орох элементүүдийн харьцааг зөв харгалзуулна гэсэн тест байна. За бүгдээрээ үнийг хийж үзцгээе. За эндээс бүгдээрээ хамтдаа хийцгээе. За 31-р тестэн дээр бол түгээмэл хайш болох гуйлын найрлагыг бол элементүүдийн гуйлын найрлаганд ордог элементүүдийн харьцаа ямар байх вэ гэсэн асуулт байна. За ингээд хайш гэдэг бол яадаг вэ гэхээр ямар нэгэн металлыг өөр металлтай хойлоод ингээд шинж чанарын арай нэг
бат бөх болгоод ингэж хэрэгэлдэг байгаа. За жишээлбэл бол гуйл гэдэг бол яадаг вэ гэхээр 70% нь бол зис байт юм байна. Тэгээд 30% нь бол цайр байт юм байна. За ингээд гуйл бол яадаг вэ гэхээр зисээс арай хатуу тэгээ алтлаг өнгөтэй. За энэгээр бол юу хийхэд хэрэгэлдэг вэ гэхээр хөгжмийн хэрэг зэмсэг болон галтгооны хэрэгсэл хийхэд бол хэрэгэлдэг. За тэгэхээр гуйлыг л асуусан учраас бүгдээрээ гуйлын талаар за гагнуурын хайшийг бас бүгдээрээ хамтдаа үзчихье. За гагнуурын хайш гэдэг нь яадаг вэ гэхээр 50% нь бол цагаан тулга байт юм байна. Мөн 50% нь бол юу байдаг вэ гэхээр хар тулга байт юм байна. За энэ бол ер нь бол хайлах зэг багтаа төрөл бүрийн бол гагнуур хийхэд бол мэдээ хэрэглэнэ гэсэн гагнуурын хайш юм чинь тийм ээ. За дараагийнх нь болохоор нүүрс төрөгчийн агуулга багтаа ган гэж. Цэгийн агуулга багтаа ганг бол энэ бол 99.75% нь бол төмөр байдаг бөгөөд ойролцоогоор 0.25% орчим нь нүүрс төрөгч байдаг. За тэгээ энэ бол яадаг вэ гэхээр төмрөөс хатуу бат бих харьцангуйн чанартай. За тэгээд энэ нүүрс төрөгчийн агуулга багтаа гангаар бол автомашины одоо их биеийг бол хийхэд хэрэгэлдэг. За нүүрс төрөгчийн агуулга ган чинь ингээд дотор 3 хуваагдаад байна шүү дээ. За нүүрс төрөгчийн агуулга өндөртөө цэгийн агуулга өндөртөө ган. За цэгийн агуулга өндөртөө ган гэдэг нь яадаг вэ гэхээр цэгийн агуулга өндөртөө ган гэдэг нь 97.5% төмөр, 2.5% нь нүүрс төрөгч төмрөөс хатуу байдаг. Тэгээ хөдөлмөрийн багж зэвсэг буюу алах одоо янз бүрийн тийм багж бах мах хийхэд хэрэгэлдэг гэсэн үг. Зэвэрдэггүй гангаар бол мэдээж бат бөх зэвэрлэлт төсвөртэй учраас гэр ахуйн угаалтуур одоо янз бүрийн төмрөөр хийсэн материалууд өгдөгтэй. За тэрийг бол гэр ахуйн угаалтуур гэх мэтлэнгийн ийм зүйлүүдийг бол хийхэд хэрэгэлдэг. За ингээд гуйл бол зис нь 70% та, цайр нь 30% та гээд 31 бас хариулт зүг байжээ. За металл химийн урвалд орохдоо яадаг вэ гэхээр ихэвчлэн электроныг алдаж эсэлдэн эрэг зэнэгтэй ионыг үүсгдэг. Ингээд 32-ын болвол С хариулт байна. Яагаад гэвэл металлууд нь яадаг вэ гэхээр гадаад ухрааныхаа электроныг алдаад ингээд нэмэг зэнэгтэй катионыг үүсгэж яадаг. За ингээд энэ нэмэг зэнэгтэй катионын эсэлтгүүн хэмээн ихсэж байвал энэ дээр бол электрон алдах процесс бол явагддаг. За тэгээд нэмэг зэнэгтэй ионыг бид нар катион гэж нэрлэдэг тий. За ингээд С хариулт нь зөв болж таарлаа. За 33 дугаар тест бол яаж хийх вэ гэд асуусан чинь давсны хүчлэлтээр юу нэмсэн бэ гэхээр кальцийн карбонатыг нэмжээ. За ингээд энэ урвалаас бол кальцийн хлорид болон H2CO3 уусж байгаа нөхцөлд бол H2CO3 чинь батчлгүй учраас CO2 дээр нэмэх нь усыг үүсгдэг. За ингээд 2 г кальцийн карбонатыг нэмсэн грамм байхаар доор нь молын массыг болон 40 дээр 12-ыг нэмээд 48-ыг нэмэхээр 100 г болно. Эндээс x моло болон тоо хэмжээгээр нь олчвол амар. За мол байхаар өмнөх стихиометрийн тэнцвүүлэхэд тавигдах коэффициентийг авдаг тийм ээ. За тэгвэл энийг бодолтын нэмдгий. За x мол H хлорыг авахад 2 г бол кальций CO3 бол уралд ордог юм аа. Харин 2 мол H хлорыг авахд бол 100 г кальций CO3 уралд ордог юм аа. X тэнцүү x-ийг олохдоо x-ийн эсрэг талын 2-ыг үржүүлээд 100 тухайн гэхээр 4-ийг 100 тухайгаад 0.4 болох бах тий. Тэгээ 0.4 болно гэсэн үг. За ингээд 0.4 болчихж байгаа учраас одоо надад эзлэхүүн мэдэгдэж шүү дээ. Тэгэхээр эзлэхүүн мэдэгдэж байхад би юу болж болох вэ гэвэл энэ бол мол мэдэгдэж байгаа гэсэн. Энэ чинь мол болно гэсэн үг. Энэ бол H хлорын мол тий. За энэ H хлор нь бол 0.4 мол гэд болчлоо. За тэгэнгүүтээ 25 мл гэж энэ В тэнцүү 25 мл гэдгээ 1000 доо хуваагаад 1 литр чинь 1000 мл-тэй тэнцүү юм бол 25 мл нь хэд вэ гэхээр ийм 25 литр болно гэсэн үг. За С тэнцүү N-ийг хуваах нь B N бол
мол гэсэн нийттэй байх хэвээр. V бол литр буюу дециметр куб гэсэн нийттэй байх хэвээр. За тэгээд эндээс бол 0.4-ийг хуваах нь 0.25 гэсэн үг. За тэгэхээр энийг хуваагаад үзье бүгдээрээ. За 25-ыг 1000-д хуваахаар 0.25 зүг байна. 0.4-ийг хуваах нь 0.25 тэнцүү 1.6 мл буюу 1.6 мл буюу аль хариулт нь байсан бэ гэхээр 33-ын бол B хариулт бол зүг байсан байна гэж үзэх нэ. За 33-ын B дуулъя. За дараагийн тест. Үйлдвэр төмрийн оксидоос төмрийг ангижуулах процесс дараа хурлын тэртгэлээр явагддаг бол 520 тонн төмрийн оксидоос хэдэн тонн төмөр гаргаа авах вэ гэж. За энийг бодохдоо зөвхөн нэг үйлдэл хийх бодлого байна тий. За тэгэхээр эндээс бол 500 тонн гэдэг бол яг хуу ерөнхийдөө грамм руу шилжүүлэх гэвэл 500 үржин 16 зэрэгт грамм болно гэсэн. Грамм бахаар бид нар доор нь 0-ийн массыг авна. Тэгэхээр 56 дээр нэмэх нь 16 гэхээр 56 дээр 16 нэмэхээр чинь 60 72 болно гэсэн үг. 16 дээр нэмэх нь 56 гэдэг чинь 72 болно гэсэн үг. За ингээд хэдэн тонн төмөр гаргаа авах вэ гэж гисэн тийм ээ. За эндээс x тонн грамм гэсэн ч болно. За ингээд 56 грамм гээл тэгэл 500 үржин 16 грамм гэсэн ч болно. За 16 зэрэгт граммаар бодох бол бас баларч магадгүй учраас x грамм төмөр 72 грамм төмрийн оксид чинь CO2-д оруулалт ороод 56 грамм төмрийг бол үүсгэдэг. Ингээд x тэнцүү 56-г үржин 500 хуваах нь 72 тэнцүү 388 88-ыг үржин 16 зэрэгт грамм төмөр болно гэсэн. Өөрөөр хэлбэл 388 тонн төмөр болно гэсэн үг. Тийм хариулт болсон байна. За яж. 520 байсан биз дээ. 500-ийг бачжээ. Тэгэхээр чин зөвлөгөө яах вэ? 520. Тэгэхээр энэ хариу биш болно гэсэн. За тэгвэл 520-ыг үржин 56-г хуваах нь 72 тэнцүү 404.1 144-ийг үржин 16 зэрэгт грамм буюу 404 тонн болно гэсэн үг. Ингээд 34-ийн бол C хариултан зөв байжээ гэж бүгдээрээ үзэхээр байна. За 35 руу бүгдээрээ орцгоё. 36 2 2-соо бол байгуулсан молекул аль нэ гэж асуусан байна. За H2S-ийг эдгэн авах юм бол H2S-ийг бол ингэж бичих боломжтой. За Perone-S за яг ионы холбоотой юм чи бол нэмэх 2 бас 2 гээд явах хэрэгтэй тий. За CO2 болохоор C бол энд бол хасах 2 энд нэмэх 4 гэхээр эндээс юу үүсэх вэ гэвэл CO2 болно гэсэн. Ингээд 2-2-соо байгуулсан молекулны энэ болж таарлаа. D бол N болж таарна. E бол S-о 3 болж таарна. За ингээд кальцийн карбонат кальцийн массын хувийг бол гэдгсэн байна тий. 2-2-соо холбоонд агуулсан нугасаа C хариултан зөв байна тий. За энэ дээр S-о 3 дээр бол яагаад 6 валентийг зурсан бэ гэхээр энд 2 энд 6 учраас энд 2 хими холбоо үүсгэж валент чанар гэдэг чинь энэ хими холбоо үүсгэж чадвар учраас ингээд бодчихно гэсэн. За 36-ыг бүгдээр хамтдаа хийж үзье. Тэгэхээр C хариулт нь 3-2-соо холбоо гэсэн бол E байх байсан биз дээ. За кальцийн карбонатын одоо эзлэх хувийг олохдоо эхний ээлж нь молийн массыг олох ёстой. Кальций 40 дээр нэмэх нь C-ийн 12 нэмэх нь хүчил төрөгчийн 16 үржин 3 гэхээр 100 г мол болно гэсэн. За эндээс кальцийн эзлэх хувийг олохдоо кальцийн молийн массыг нийт кальцийн карбонатын молийн масст хуваагаад 100%-аар үржүүлнэ гэсэн. За тэгэхээр 40-ыг хуваах нь 100 үржин 100%. Тэгээд эндээс бол 40% болно гэсэн үг. За ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр 36-гийн B хариултан зөв байжээ. 0-20 секунд хүртэлх үеийн урлагийн дундаж урдыг олоорой гэж.
За 0 секундэд V ялгарсан устрагчийн эзлэгэн гэж авч бас V1-ийг 0 гэж чинь 0-д болвол бишээ T1-ийг бол 0 гэж үзнэ. Тэгээд V1 нь бол мэдээж 0 байна. T2-ыг бүгдээрээ 20 секунд гэж үзье. За 20 секундээс дээшээгээ босоогоор нь авъя. Босоогоор нь аваад ийшээ очуулангуудаа урагшаага ингээд татхаар 50-62-ийн засвар байна уу? Жохон дээшээ ч юм уу? Жохон дээшээ ч юм шиг болоод их юм. 57-8 юм шиг байна. За V2 нь бол 58 юм шиг байна. За ингээд бүгдээрээ яах ёстой вэ гэхээр ургуулын дунд журдыг олохдоо дээдлэлт нь V2-оос V1-ийг хасаад T2-оос T1-ийг хасна. V2 нь болохоор 58-аас сантиг 55 ч юм болов. За 20-аас сантиг гэхээр чинь 58-ыг 20 тугаа гэсэн үг. 56 ч юм уу? За 56-г 20 тугаа. Энэ 56 юм шиг байна. Яг 50 энэ хагас нь энд байгаа шүү дээ. Жохон дээшээр 56 бололч таараад байна шүү. Ингээд 56-г хуваах нь 20 гэдэг чинь 2.8 см кубик. Энэ чинь см куб байсан шүү нэрээ. Нэг чинь бичгээ мартчих. Секунд байна. Тэгэхээр см кубик хуваах нь секунд буюу аль хариултанд зөв байсан бэ гэхээр 37-гийн бол B хариултанд зөв байсан байна гэж үзэгнэ. За дараагийнх нь болохоор 38 дахь дараах бичгүүдээс электролит биш байцыг сонгоно гэж байна. За уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулах, уусмал ба шингэний цахилгаан цахилгаан дамжуулах чанар, шингэнийг бол цахилгаан дамжуулах чанараар нь бол хоёр хэсэгт бол хувааж үздэг. За нэгдүгээрт нь юу вэ гэхээр электролит гэж байна. За электролит гэдэг нь юу вэ гэхээр уусмал ба хайлмал байдалтай цахилгаан гүйлийг дамжуулдаг байцыг. За хоёрдугаарт нь электролит биш гэж ингэж хоёр хэсэгт бол хувааж авч үздэг. За электролит гэдэг нь уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулдаг байцыг. Тэгэхээр нэрсээс бензин, сахарын уусмал гэсэн одоо энэ хариулт буюу 38-ийн аль нь байсан бэ гэхээр хариулт нь бол зөв байжээ. Дараах хэсгээс электролит биш байцуудыг олно гэж нэрсэн ус, бензин, сахарын уусмал гээд 38-ийн бол хариулт нь байна. B яагаад биш вэ гэхээр за энэ бол цахилгаан дамжуулдаггүй зөвлөлтөө давсны уусмал бол дамжуулна шүү дээ. Энэ бол дамжуулна. Энэ дамжуулахгүй зөв. Хүчлийн уусмал бол дамжуулна. Давсны уусмал дамжуулна. Хүчлийн усын уусмал дамжуулна. Оксидын хайлмал дамжуулна. За нэрсэн ус, бензин хоёрын дамжуулахгүй зөв. Харин давсны уусмал нь хайлмал байдалтай дамжуулах учраас биш болж таарлаа. Ингээ 38-ийн аль байсан бэ гэхээр байжээ. За 39 дүүрх нь юу гэсэн бэ гэхээр 25 градус усан дээр 10 г аммоний нитратын нэмж халимгийг утгав. Аммоний нитрат уусаж 1 минутын дараа уусмалын температур 10 градус болсон гинэ. За T1 нь бол 25 градусд болвол T2 нь болохоор хэттэй тэнцээ гэхээр 10 градус болсон гинэ. За тэгэхээр энэ бол эндод ирмэ үү гэхээр температурын утга энэ дээр бол буурсан байна. Температур буурна гэдэг бол гадаад орчноос энергийг шингээсэн гэсэн үг. Энерги шингэнэ гэдэг бол ямар урвал вэ гэхээр эндотерм урвал гэсэн үг байхгүй. Энэ бол эндотерм буюу дулааныг шингээ явуулж байгаа урвал гэсэн үг. Ингээ 39-ийн аль нь байсан бэ гэхээр B хариулт нь бол зөв болж таарч байна. Сармагч урвал бол биш шүү дээ. Яагаад биш вэ гэхээр хүчил сүлтийн сармагч урвалаар дулааныг ялгаруулдаг шүү дээ. Тэгэхээр энэ 39 дээр бол эндотерм буюу B хариулт нь зөв байсан байна. За 40-р тестийг харъя. За Габрийн процессор амиг гарган авах ихэвчлэн ямар нөхцөлийг хэрэглэдэг вэ гэж. За тэгэхээр Габрийн процессор бол шууд төмөр катализатор гэж сонгож байна. Төмөр катализатортайг нь сонгоод ванадин 5 оксид бол контакт шүү дээ. Тэгэхээр энэ B болон D2-ыг бол жагсаалтаас гаргалаа. За тэгээд энэ дээр бол 450 атмосфер гэж байхгүй шүү дээ. 450 градуст тэгээд бишээ энэ чинь байхгүй ш нэрээ энэ байгаа. Тэгээд 200 атмосферын даралтанд төмөр катализаторын. За тэгэхээр энэ катализатор нь бол төмөр байна. За даралт нь бол 200 атмосфер даралтанд температур нь бол 400-аас 500 градус гэдэг те.
За ингээд 450 градус тэрэн дотор хамаарагдаж байгаа учраас энэний тохиромжтой нөхцөл нь бол энэ байсан байна. Ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр 40 С хариулт байсан байна. За ингээд бүгдээрээ эхний дөрөвдүгээр тест нэгээс 20-21-с 40 дугаар тест хүртэл ингээд хийлээ. Ингээд төр завсарлаж байгаа